Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлын талаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хэлцлээ. За энийг танилцуулахын өмнө Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын хил халдшгүй дархан байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын бүрэлдэхүүн хэсэг, салшгүй хэсэг мөн гэсэн хууль эрх зүйн үзэл баримталтай байдаг. Улсын хилийн зурваст хил хамгаалтын зориулалтаагаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хилийн зурваст газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно гэсэн ийм заалттай байдаг. За, Бомтын сэргэлтийн үндэсний хороо гэж бүтэц өнгөрсөн засгийн газрын үед ажиллаж исэн 2025 оны 1 сарын 27-ны өдөр Бомтын сэргэлтийн үндэсний хороо тогтоол гаргасан байна. 8 тод. Энэ тогтоолоо 2 дахь заалтаар Бомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК байгуулах асуудлыг засгийн газрын хуралд танилцуулж батлуулахыг Бомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Монгол улсын сайд тулга өөртөө даалгасан ийм тогтоол гаргасан. За 2025 оны 2 сарын 5-ны өдөр сая нэр дурддагдж байгаа тулга сайдын Бомтын үндэсний хорооны тэр тогтоол дурддагдж байгаа Бомтын сэргэлтийн үндэсний корпорац гэдэг компаниг байгуулсан. 2025 оны 5 сарын 28-ны өдөр буюу оюун эрдэнэ засгийн газрын хамгийн сүүлийн хуралдаанаараа огцорхоосоо 4 хоногийн өмнө саяны Бомтын хөгжлийн корпорац гэдэг компани нэрээр Монгол улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрын ашиглуулах ийм зөвшөөрөл гаргасан. Бомтыг хөгжүүлэх гэсэн халахвчаар хууль зөрчиж газар олгосон байна гэж үзэж байна. Холбогдох хууль тогтоомжийг зөрчиж энэ шийдвэрүүдийг гаргасан байна гэж сая засгийн газраар үзэж саяны газар олгосон шийдвэрүүдийг олгосон оюун эрдэнэ засгийн газрын хамгийн сүүлийн засгийн газрын хуралдааны шийдвэр 25 оны 5 сарын 28-ны энэ засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон сая. 25 оны 12 сард ерөнхий сайд Smart Eco Trans гэдэг компанид эрх олгосон гашуун сухатын хилийн Бомтоор эрх олгосон асуудлыг шалгахыг хууль зүйн сайдад даалгавар болгосон. Тогтоол гаргасан. За энэ тогтоолын дагуу 26 оны 1 сарын 8-нд хууль дотоод хэргийн дэд сайд Мөнх Эрдэнэ сайдаар ахлуулсан хянч шалгалтын ажлын хэсэг гарч өнөөдрийн засгийн газрын хуралдаанд дүнгээ танилцуулсан. За энэ бол гашуун сухатах Монголын нүүрс гарж байгаа гол Бомтын зураг. Энэ дотор шараар төвөрлөгдөж байгаа энэ гарцуулбал Eco Smart Trans гэдэг компанид нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа ийм гарц. Тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын дарга мөн Бомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Дашцэвгийн амар баясгалан энэ асуудал хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гараад байхад энэ асуудлыг буцаалгүйгээр засгийн газрын хуралдаанд шууд оруулж баталсан байна. 15 жилийн дараа төслийн бүтээн байгуулалт нийт хөрөнгийг Бомтын захиргаанд бүрэн шилжүүлэх гэрээ байгуулахаар гэрээний төслийг боловсруулсан гэж танилцуулж байгаа. Өөрөөр хэлбэл Eco Smart Trans гэдэг компани Монгол улсын хилийн бүсэд байгаа газрыг хугацаагүйгээр бараг хувьдаа авсан асуудал яригдж. Хувийн компанид улсынхаа хилийг өгсөн асуудал яригдж байна. Үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал хилийн тухай хуулийг зөрчөөд хилийн зурваст байрлах 10 хилийн Бомтын орчимд улсын хилээс нэгээс 2 км-ийн зайд байрлалтай нийтдээ 34,227 га газар ашиглуулах шийдвэр бас өнөөдөр тодорхой боллоо. Тэгээ Бомтыг хөгжүүлэн эдийн засгийг дэмжинэ гэсэн халахвчийн дор улсын хилийн зурваст газар олгоод ашигт малтмлын тусгай зөвшөөрөл олгосон явдал бол хууль зөрчсөн. Хууль бус үйлдэлээс гадна Монгол улсын язгуур ашиг сонирхол үндэсний аюулгүй байдал занал учруулсан
авилга ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, улсын хил хамгаалтын дэглэмийг буруулах, солируулах бодит эрсдлийг бий болгосон гэж үзэж байна. Ийм учраас Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын нөхөө хууль ёсод үйл ажиллагааг хэрхэв зөвшөөрчлөхгүй. Тийм учраас энэ засгийн газрын зүгээс хилийн зурагт олгогдсон тэр 54 лиценз, түүний ашиглалт, ашигт малтмлын бүх хил тусгай зөвшөөрлүүдийг нэг хүчлэн шалга, хууль зөрчиж ирэх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Хилээ зэгцэл, Нумсран генерал, газраа зэгцэл, хууль зүйн дотоод хэрэг яв. За ингээд энэ тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэж байна.